За сайн байцгаана уу. За намайг өөрийгөө танилцуулъя. Намайг Хатанбаатар гэдэг. За одоо би тэгээд энэ ширээ бяцлаглалын бяцлаглаар хичээлээд одоо нийт бараг 20 жил болж байна уу да. Одоо ингээ хэрэг харахад бас нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. За тэгээд яг хөө би бяцлал сонирхдаг хүнийхээ хувьд бол яг өөрийнхөө фэйсбүүкээр хүмүүс зориулаад өөрийнхөө мэддэг сурсан мэдлэг бусад зүйлээ хүмүүстэй хуваалцж идэг. Тэгээд яг хөө сүүлийн үеийн одоо ингээд энэ сошиалаар явж байгаа шашин бурхны тухай ойлголтыг одоо хүмүүс нөгөө явдвал их сонирхдаг болжээ. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор одоо энэ ялангуяа энэ бурхны шашин энэ вэд бяцлагалд үеийн үр гэдэг нэг том сэдв яригддаг юм аа. Тэгэхээр өнөөдөр болохоор би энэ үеийн үрийн тухай өөрийнхөө олж мэдсэн зүйлээ тав хүнтэй хуваалцъя гэж бодоод нэг бичлэг хийхээр ингээд сууж байна. За тэгэхэд яг энэ үеийн үр гэдэг чи одоо буддын шашинд бурхны шашин буюу одоо энэ буддын шашин чи 2500 жилийн настай. 2500 жилийн өмнө бол одоо үеийн үр гэдэг юм байд юм байна гэдэг ингээд бурхан багш гаргаад намлцсан байдаг. Тэгвэл энэ дэлхийн одоо тэр Ведийн ухаан бол бүр 5000 жилийн настай. Тэрнээс нэг дахин нэг нугалсан хугацаа одоо 5000 жилийн өмнө бас үеийн үрийг номлож ижээ. За тэгээ манай орчлын ертөнцийн ер нь яаж тогтож гэнэ үү гэд ингээд судлаад үзэхээр яг хөө ингээд эрдэмтэд ингээд шинжлэх ухааны эрдэмтэд ингээд манай одоо дэлхийн насыг судалж үзсэн байгаа шүү дээ. Геологийн судалгаа хийгээд тэр эрдэсийн дээжээс аваад дэлхийн маань яг хэдэн жил насалчаад байна гэсэн ингээд 4.5 тэрбум жилийн настай гэж судалгаа гаргацсан байгаа. Тэгэхээр цаг хугацааны явцад одоо тэр их цаглашгүй их хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр ийм цаг хугацаа ингээл одоо ведд хэлдэм л да, ямар ч зүйл ингээд цаг хугацаа л мөнх бусд нь бол одоо эхлэл төгсгөлтэй үүссэн бүхэн устдаж алга болох учиртай. Яг гэвэл тэр үүссэн эхлэл цэг байгаа учраас тэрний төгсгөл цэг байна гэж үздэг. Тийм учраас энэ орчлын ертөнцийн эхлэл төгсгөлтэй. Тэгээд энэ орчлын ертөнцийн ингээ хуваахаар ингээд одоо манай дэлхий чи олон галавил одоо урд өмнө дэлхий дээр маш олон иргэн шил оршиж ирсэн гэж үздэг юм л да. Тэр хэдэн мянган жилийн настай. Тэгэхээр ингээд цаг хугацаанаас одоо ингээл тухай үеийн цаг үедээ хүмүүс хүн төрлөختн одоо энэ амьдарч исэн цаг үед тэр ведийн сургаалд өгж үздэг вөхөр ингээл цаг хугацааны ихээр хүмүүс бид нар ингээл 90-90-ээр ингээд тоолж одоо манайх нөгөө буддын шашинд 60-60-аар тоолдог. Яг тэр шиг одоо манай бидний амьдарч байгаа үе бол Кали югийн эрен үе гэж үздэг. Кали юга эрен үед бол хүмүүсийн сэтгэл маш хэцүү байдалд орно гэж одоо судалгаанд үздэг юм л да. За тэгээд ингээд судлаад байхаар ерөнхийдөө монголчууд юу гэж үздэг вэхээр үеийн үрийг ерөнхийдөө сөрөг тал дээр нь авч үзээд байдаг. Ялангуяа жоохон амьдралд нь саад бэрхшээл гараад ирэхээр би яагаад ингэ зовд юм? Би ямар муу үйл хийчих вэ гэдээ ингэж бодоод байдаг. Гэтэл үеийн үр гэдэг чинь заахын сөрөг зүйл дээр биш, эерэг бас зүйл дээр ч гэсэн үеийн үр байгаа шүү дээ. Бурхан багшийн сургаалаар бол цаа сайн зүйл хийсэн бол тэрнийхээ үеийн үрийг хүртэнэ. Муу буруу зүйл хийсэн бол бас мөн ялгаагүй тэрнийхээ үеийн үрийг хоёуланг нь хүртнэ гэж үздэг. Тийм учраас одоо манай багш энэ тал дээр юу гэж үздэг вэхээр хүний амьдралын нийт одоо амьдрсан хугацааны 80% нь одоо аз жаргалтай сайн сайхан хугацаа өнгөрсөн байдаг бол үлдсэн 20% нь ерөөхдөө саад бэрхшээл зовлонтой амьдрал байлаа гэж үздэг. Гэтэл хүмүүс бидний сэтгэл яадаг вэхээр өнгөрсөн аз жаргалтай байх үедээ ингээд сэтгэл нь сайхан ингээд ямар ч асуудалгүй байх үедээ жаргаж явах үед ерөөсөө хүмүүс бид нар өөрсдөөсөө би яагаад ийм жаргалтай байна вэ гэж ерөөсөө боддгоо. За тэгээ хэсэг ингээд явж итэл амьдрал чинь дандаа дардан зам шиг явахгүй шүү дээ. Саад бэрхшээл тохиолдолд асуудал гарч ирнэ. Тэр үед нь би яагаад ингээд зовоод байгаа юм бэ ингээд тэрнийгээ ингээд муу зүйлтэй холбочдөг. Тэгээ муу үйл үртэй яадаг. Тэгээ үйл үрийг муу гэж ойлгоод байдаг. Үгүй. Энэ болохоор сайн нь ч таны үеийн үр, саар нь ч бидний үеийн үр. Тэгээ энэ ялгаа байхгүй л дээ. Тэгээд хамгийн гол нь бид нар нөгөө жаргаж явах үеийг 100% ингээд 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 100%
энэ тухай боддгоо л болохоос л болохоо таавал аз жаргалтай амьдарсан бол аз жаргалтай үйлдвэр хийсэн учраас л амьдарч байна гэж үздэг шүү дээ. За тэгээд Ведэд энэ амьдралыг юу гэж үздэг вөхөр маш бүх юмыг амьтаа гэж үздэг. Тухайлбал одоо чулуунаас ахуулаад усны энерги чинь нэгжээр тооцоол явчих тийм л да. Тэгээ ингээ бүх зүйл амьтаа өгөөд энерги бол устдаггүй гэж үздэг. Энерги нэг төрлөөс нөгөө хэлбэрээс солиод энерги хязгаарч устдахгүй. Тэр зүгээр анхны хэлбэрээс солиод өөр хэлбэр шийддэг болохоос энерги устдахгүй гэдгийг шинжлэх ухааны физикийн ойлголтод энэ чинь батлагдсан шүү дээ. Тэгэхээр энергиээс устдахгүй ингээд Ведийн сургаал ясаар бол бид нар одоо 84,000 төрлийн дараа маш их одоо тухайлбал амьтны урд наснда маш олон төрөлдөө янз бүрийн амьтан янз бүрийн энэ төрлийг дамжиж ирж байгаад эцэст одоо тэр 84,000 төрлийн дараа сайн үйлийнхэн үрээр хүний төрлийг явдаг гэж үздэг. За тэгэхээр бид нар ингээ хүн болоо сууж байгаа одоо ямар нэгэн санамсаргүй үйлдэл биш. Энэ бол бидний өнгөрсөн болон урд төрлийн өндөө сайн үйлсний хүрээр ингээд хүний төрлийг орчоод байж байна гэж үздэг. Тэгэхээр хүн одоо амьтан энэ бусад зүйлс хүн гэдэг оюун ухаант амьтан бусад төрлөختнөөс яагаад ялгаатай гэхээр оюун ухааны сэтгэн бодох чадвар, хайр, инэрл ийм зүйлээр ялгарч байдаг. Тийм ч учраас одоо манай буддын шашинд үздэг штэ. Одоо залбирч мөргөлж одоо сайн сайхныг хүсэхтэй их болсон 6 зүйлийн хамаг амьтны тусын тулд гэдэг мөргөж залбирч яадаг. Тэрэн дотор чи одоо тэр 6 зүйлийн хамаг амьтан гэхээр одоо бидний сүнстэй сүнсгүй гэл одоо нүдэнд үл харагдах ингээл бичил микро нэг стэс ахуулаад бүх амьтай болгон нэг тухай тэр бүгд багтсан гэсэн үг. Тэнд багтаагүй нэг ч амьтан байхгүй. Тэгэхээр тэр бурхан багш хэлж яадаг энэ амьтай болгон яаж юуны төлөө яаж амьдарч байгаа гэхээр гагц цөм аз жаргалтай байхын тулд л амьдарч яадаг. Ямар ч өчүүхэн жоохон амьтан нэг эст одоо 100 гараад өгдөг ялаач гэсэн тэр хизээч зовхыг хүсдэг. Тэд цөм гагц аз жаргалыг хүсч түн тэмүүлж амьдарч байдаг байна. За ингээ олон төрөл соёлсныхаа одоо сайн үйлийнхаа үрээр ингээ хүний төрөл олцоод бид нар ингээд одоо энэ цаг дээр ирчээд байна. Тэгэхээр хүн гэдэг амьтан чинь одоо бусад амьтнаас аюугаар ялгаад тэгэхээр нөгөө сэтгэн бодох чадвар, оюун ухааны ингээд одоо бид нар чинь одоо жишээл амьд амьтан дотроос жишээл мал гэдэг одоо ялангуяа бид нар мал аж ахуй орон мал чинь бол одоо сэтгэн бодох чадвар байхгүй шүү дээ. Тийм учраас тэд нар одоо хүний захиргаанд ор хашаанд нь одоо хүний захирга хэрэгшээлд маллагдаал амьдарч байгаа. Хэрвээ бид нар малыг маллахгүй бол тэд нар одоо ингээд хашаанаа гарсан ингээд сул тавь явчих юм бол хээр очиод чон нохоонд бариулаад ингээд байхгүй бол. Гэтэл тэрийг болохоор яаж ийм нөхөр оюун ухаанд хүн өөрийнхөө хэрэгшээлд оруулаад маллаад сүүгийн сааж өөртөө хэрэглээд тэгээд тэр амьтдээ чинь 100 носын наваа сайхан тэргээр нь өөртөө ховц хийж хэрглэж байна. Тэгээ одоо ингээд ноос ингээд хүний маллагаанд ор амьдарч штэ. Гэтэл хүн гэдэг амьд чинь нөгөө төвшингээрээ тэр амьтдаас чи хамаагүй илүү болчихж байгаа байхгүй оюун ухаанд. Маш өндөр түвшний болчихж байгаа. Тэгэхээр амьтнаас одоо жишээлбэл хүн чинь ингээ юм ялгаатай учраас бидний сэтгэн бодох чадвар, сэтгэл, хайр, инэрл гэдэг ингээд амьтнаас илүү хамаагүй илүү өөр болчихж байгаа юм л да. Тэгэхээр хүн гэдэг энэ оюун ухаант амьтан чинь бол амьтдыг бодвол сэтгэн, уйлн, инээн, гунэж гутран гэх их олон одоо сэтгэлийн төлөвийг амтсаж мэдэрч яадаг тийм амьтан байдаг. Тийм учраас бяцлал гэдэг юмд юу гэж сургадаг вэхээр одоо нэгэд бид нар одоо амьтан биш хүн л болсон хойно сэтгэл хөдлөл мэдэрнэ, хайр мэдэрнэ, үзий ядалт мэдэрнэ. Тэгэл бүхнийг л мэдэрч ягаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийхээ ингээд хувьслынхаа явцад одоо төрлөختний хувьд дээд төрөл маш өндөр түвшинд хүрэхийг хүсхийг одоо бид нар гэгэрэл гэж хэлээд байгаа юм л да. Ер нь бол тэгээ дээд түвшинд очиод одоо тэд бурхтын түвшинд очино гэсэн. За тэгэхээр манай сүм хийдэд сууж байгаа энэ лам болоо бусад энэ бяцлагч нарын гол зорилго юу гэхээр тэдрээс судалж байгаа юм сэтгэл судлал байгаа. Хүн яагаа ингэ сэтгэдгийг, яагаа хайрладгийг, яагаа үзий яддгийг
энэний учир шалтгаан юу гэх ингээд судалж яадаг. Тэгээ ялангуяа буддизмд бол Будда багш, бурхан багшийг бол хамгийн том сэтгэл судлаач гэж үздэг шүү дээ. Яг тэгвэл хүн өөрөө сэтгэлээ ингээд учир зүг нь ингээд бусад төрлөختөөс бол сэтгэлээ ойлгох илүү чадвартай болчихж байгаа. Тэгээ одоо тэр лам нарын одоо энэ биологч нарын гал судалж байгаа юм сэтгэлийн баланс сенсорыг барих. За тэгэхээр сэтгэлийн баланс сенсор чи үүлийн үртэйгээ яаж холбогдож байгаа юм бэ гэж. За тэгэхээр манай багш энэ дээр юу гэж хэлэх вэ гэхээр одоо үүлийн үр гэдэг бол ерөөсөө хүмүүс бидний сэтгэл дотор байлдаг одоо ийм сэтгэгдэл буюу одоо сэтгэлтэй холбоотой асуудал юм байна л да. Тухайлбал одоо энийг жишээж үзэж байгаа. За мод гэдэг бол одоо анх үр байдаг. Тэгээ тэр модны амьдрал яадаг вэхээр үр байсан мод чинь газарт одоо ингээ хөрсөн дунаад уургаад асар том болоо тэр одоо үр чинь цаашаа үйлдэлээсээ үр үүсэн шүү дээ. Тэгээд ингээд үр чинь уургаад асар том мод болж байгаа юм. Тэгээд их өндөр болно шүү дээ. Зарим модныхоо төрлөөс хамааран зарим нь бүр сингэлт толох хэмжээний өндөр ургана. За тэгээ модны эцсийн зорилго нь юу болов гэхээр босоод тэр мод чинь болоо жимс ногоогоо цэцэг жимсээ өгөөд ирэхээр үрээ хайдаг. За тэр модноос унсан үр яг өгөхөр ахиж газарт унаад ахиад босоод маш өндөр том мод болж ургадаг. Энэ бол ерөөсөө тасралтгүй процесс гэж байна. Модноос гарсан үр бий болдог, үрээс мод бий болдог. Нөгөө өндөгнөөс дахиад болно, дахин нь буцаад өндөг болно гэдэг шиг ингээд энэ бол ингээд тасралтгүй дуусахгүй процесс гэж байгаа. Тэгээд энтэй холбоотойгоор бид нар ингээд хүмүүс ингээд баярлдаг штэ. Тэгээд яаж яах нөхөр ингээд хүмүүс бидний үйл ажиллагааг ингээд хараад ахаар ингээд өөрсдийнх нь дандаа сэтгэлийн тааламжтай байдал, аз жаргал тэрийг л илүү их мэдрэхийг хүсэж байдаг хүмүүс бид. Тэгэхээр тэр одоо амьдралын гол утга учир бол тэр сэтгэлийн баяр баясгалан түүнийг мэдрахийг хүсэж байдаг. Гэтэл сэтгэлийн тэр баяр баясгалан гэдэг чинь бас мөнхөд цаг хугацааны хувьд бол мөнхөд үргэлжлэх бас боломжгүй болчиход байгаа. За тэгэхээр бясалгал хийгээд тэр лам нар одоо гол зорилго нь ерөөсөө энэ сэтгэлийн хит савчаа гэж байгаа юм л да. Одоо нэг бол хит их баярлал хөөрөөл ингээл өстө уйлал арилал өстө баяраас нэг баяр хөөрөө барьж чадахгүй ингээл маш их баярлдаг хүмүүс байж идэг шүү дээ амьдралд. За энэ яагаад үйл өөртөө холбож байгаа нөхөр ингээд маш их сэтгэлийн хөөрөлөөс гарсан тэр сэтгэлийн тааламжтай байдлыг бид цаг үргэлж мэдрахийг хүсэж байд юм л да хүн гэдэг юм чинь. Дандаа гунахыг хүсдэг хүн гэж байхгүй шүү дээ. Тийм учраас тэр сэтгэлийн тааламжтай байдалд бид их автаж шунд юм байна. За тэгээ нөгөө тааламжтай байдлыг мэдрэхийн тулд ингээд ахаал нөгөө сэтгэлийн тааламжтай байдлаа бий болгох гол ингээд тэрний хойноос хөөцөлдөд байдаг. Гэтэл тэр сэтгэл чинь бол нэг моногшийн хэлж ягаар бол одоо өөрийн гэсэн тавтамжтай, ритм хэмнэлттэй байдаг гэж үздэг. Үргэлж ингээ баярлаад явах боломж байхгүй. Ягаад гэвэл 2.5 цаг болоод бидний сэтгэл байнга хөвсө өөрчлөгдөж байдаг. Тэгэхээр хүмүүс энийг ерөөсөй ойлгодгүй ингээ бяцлал хийж байгаа хүмүүсийг нэг гунигтай одоо мэдрэмж байхгүй. Зарим хүнд бол тэгж санагддаг баг. Яг хөлдөөч юм шиг те. Нэг баярлж байгаа анч мэддэхгүй нэг баярлчаар юм дээр баярлж өгдөг юм. Тэгсэн мөртлөө бас эргээ харахаар ерөөсөө нэр янз бүрийн юм дөрхөд нэг гунаад уйлаад унжаад сэтгэлээр унаад байж байдаг. Тэгэхээр ерөөсөө буддын шашинд бол энийг юу гэж үзэж байгаа гэхээр сэтгэлийн баланс, энэ сэтгэл хөдлөл одоо сэтгэлийн эерэг таатай байдлыг даван туул гэж байгаа юм. Тэгэхээр тэр сэтгэлийн балансыг даван туулсан төвшөнд хүрсэн хүмүүс сая тэр одоо буддын шашинд бол нирвана гэж байгаа юм л да. Тэр одоо нирвана гэдэг нь бол ерөөхдөө мөнхийн баяр баясгалан буюу одоо буддын шашны тэр дээд төвшний ертөнцийн тухай ойлголт байгаа юм л да. Тэгэхээр тэр төвшөнд хүрэхийн төлөө одоо бид нар бяцлагж байна л гэж одоо ерөөхдөө ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ингээд та нар ингээд амьдралаас харж байгаа тийм одоо ялангуяа энэ лам бяцлаг хийж байгаа хүмүүсийг харахаар ингээд учиргүй баярлал уйлал ингээд сэтгэлээ барьж чадахгүй зөрхөрж уйлал эсвэл одоо гуйнаал ингээл одоо би хүмүүрээ амьдрал хэцүү юм а гэж байгаа хүн ерөөсөө харагддаггүй шүү дээ. Энд чинь ерөөсөө сэтгэлийн тэр таатай байдалд одоо шунхаа болчихж байгаа.
Тэгэхээр тэр сэтгэлийн таатай байдалд ингээд шунаад ирэхээр эн чинь бас нөгөө тэр байдлаа мэдрэх гээд дараагийнхаа үйлийг одоо бидний сэтгэл тийм тэрийг мэдрий гэсэн юм шунал төрүүлд юм байна л да. Энэ одоо саламжтай байдал. Тэрийг мэдрэх гэсэн шунал нь одоо дараагийн тэр сэтгэл хөдлөл бий болгох үйллийн одоо тэр дотоод үйл одоо тэгээд кармаг үүсгэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хит их баярлснаас болсон мэдрэмж авах гэсэн тэр хөөрлөн дараа нь хаад бас нэг тийм нөхцөл байдлыг бий болгоод байдаг байхгүй юу. Тэгэхээр энээс салахын тулд сэтгэлийн тэнцвэртэй байх нь одоо үлийн үрээс салах гол арга юмаа гэж буддизмд үздэг. Тэгээд сэтгэл хөдлөл нь одоо яагаад үлийн үртэй холбогдож байгааг гэвэл одоо жишээлбэл маш энэ чинь ойлгоход хэцүү боловч бас энгийн юм байгаа юм л да. Жишээ нь уурыг бол одоо ингэж муу үйл үр гэж үздэг. Буддизм жалгаагүй, манай бяцлагч жалгаагүй. За уур яга үйл муу үйл үр болчихдээ юм бэ гэж байгаа. Тэгэхээр ууралсан хүн яадаг вэ гэхээр ууралдаг. Ууралснаас ахаа дахиад ууралдаг. Тэгээд бид нар мэдэн шүү дээ. Хоорондоо зодтолж хэрэлцсэн ууралцсан нохоо та нар анзаараад үзээрэй. Тийм аз жаргалтай байдгүй. Нэг газар тогтож сууж чадахгүй ингээл сэтгэл нь маш хэцүү болол ингээ бухимдсан байд суух газар олж ядсан тийм байдалтай байдаг. Тэгэхээр ерөөсөө уур гэдэг бол муу үйл өөр болчихж байгаа. Яг бол уурснаас болоод ууралаад тэрнээс болоод дахиад ууралчихж байгаа. Тэгээ ерөөсөө ингээд уурнаас гараад ерөөсөө уур гэдэг үйлдэлээс гарч байгаа үйлдэл нь өөрөө эерэг биш зөвхөн сөргийг бий болгоно. За уурсан яах вэ гэхээр сэтгэлээ өөрөө гэсэн уурн бухимдалтай автаад өөрийгөө удирч чадхаа байлна. За тэгээд энэ ууранд автаад тухайд юу болж байгааг яг үнэндээ мэддэггүй ш тухай. Нэг уурлаад янз бүрийн амаач бид нар одоо сайн захирч чадахгүй тэгээд амнаасаа болох ботгүй маш үгүй гэлтэй. Тэгээд ууралсан үедээ хүн зөв шийдвэр юусээ гаргадаг. Маш буруу шийдвэр гаргадаг. Тэгээд нөгөө уурсанд бол маш тэнэг шийдвэр гаргаад тэгээд тэр тэнэг шийдвэрээс болоод өөрөө тэрнээсээ бол заах болдог. Тэрнээс нь бол бусдыг ч бас заах болдог. Тэгээ энэ эцэст ерөөсөө ингээд муу үйл үр гэдэг чинь ерөөсөө уурал болчихж байгаа байхгүй. Тэгээд ингээд сэтгэлээ хөдөлж чадаагүй өчүүхэн ганцхан үйлдэл болоос тэнэг үг хэлдэг, тэнэг үйлдэл хийдэг, тэнэг үйлдэлээс болоод одоо ингээд маш буруу шийдвэр гаргаад тэр шийдвэрээсээ болоод эцэст нь та бод өөрсдөө харамсах байдалд ордог. Энэ бол сэтгэлийн маш таагүй байдлыг бий болгодог. Энэ бол тэгснэрээ бидэнд сэтгэлийн муу үеийн үрийг хүргэж байгаамаа. За харин эерэг үеийн үйл гэдэг бол бусдыг баярлуулах, бусдад ухаарал сургамжих, бусдыг мэдлэг ухаарлаар цэнэглэх, бусдыг аз жаргалд хөтлөх тэр байдлыг хэлдэг. Тэгэхээр бид нар яадаг вөхөр буян хийхин гол зорилго нь одоо муу үеийн үрээс салж сайн үйл үүрэг бий болгох оршдог гэж үздэг. Тэгэхээр одоо энийг болохоор багш нар хэлдэг л дээ. Савнтаа зөвөрлөлт. Жишээлбэл та муу үйл үүрээ ариусгахын тулд сайн үйл хийх хэрэгтэй. Тэгэхээр бол танд мэдлэг ухаарал хэрэгтэй гэж байна. Тэгэхээр нэгэнт хэр болцсон хувц сонрыг угаахын тулд бид нар мэдлэг буюу савн хэрэгтэй. Савнг ашиглаж бид нар хэрээсээ салдаг, хувц аагадаг, гэр орноо цэвэрлэдэг. Тэгвэл тэр савнгаа бид нар яадаг вэ? Савнтаа хувцсаа тэг хаад шууд үлгөө тавьчихгүй шүү дээ. Тэгэхээр савнгаа бас зайлах хэрэгтэй. Савн буюу тэр мэдлэг. Мэдлэгийн хүчээр тэр тэнэг уур өхөндлөөс юу тэр муухайгаас салд юм байх хүн. Тэгэхээр тэр мэдлэг болох савнг бас угаах хэрэгтэй гэж. Тэгээд тэр хэртэйгээ хамт тэр савнгаа хамт зайлаад тэгээд ямар нэг юм дургуутсахгүй, ямар нэг юмныг үзий ядахгүй сэтгэлийн ийм маш сайхан төлөвт хэрвээ хүрч чадах юм бол энэ бол нэг цэвэр одоо мөнхийн диважин буюу одоо нирвана гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ муу үйл үр гэдэг чинь ерөөсөө одоо эн чинь яг үйл үрийг хүмүүс ингээл дараа төрөл мөрөл гээл заавал идэлнэ л гэдэг юм л да. Гэтэл бол үйл үр чинь шууд дороо бас ивэлж болно шүү дээ. Яг тэгвэл муу уураар муу үйл хийцэн ууралж өгөнцөн бол тэр дороо л амсан шүү дээ. Да яг үйл үр гэдгийг бол яг энэ их хамгийн их төөрөлддөг асуудлын талаар багш маань хэлдэг.
За тэгэхээр та юу тарин түүнийгээ хурааж авнаа гэж хэлдэг. За жишээлбэл одоо энийг Есүс бас хэлсэн байдаг юм л да. Одоо бид нар яг Есүсийг Христийн шашныг шал өөр шашин гэдэг. Гэтэл тэр Библи дотор хэлцэл байдаг юм хэлээ л да. Та юу хураан түүнийгээ л хүртэнэ гэж. Тэгэхээр багш маань энэ хэлдэг. Та мангоны өөрийг таривал манго хэдэн жилийн дараа өрөв жимсээ өгдөг тэгжил өгнө. Нэг настай цэцэг тарьсан бол та тэр нэг настай цэцэг чинь зүгээр нэг зуны дотор цэлгэрэл байхгүй болж байна. Гэтэл одоо 100 жилийн настай ургамал магадгүй 50 жилийн настай ургамал тарьсан байх та тэр чинь шууд одоо тарингуудаа одоо би нэг амсмаар ингэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө бидний хийсэн үйл үрч ингээд цаг хугацааны хувьд янз бүрийн цаг хугацаанд боловсрдог гэж байгаа байхгүй юу? Зарим нь одоо шууд боловсрдог, зарим нь бол тодорхой хугацаа хэрэгтэй. Тэгээ энэ дэр нэг гоё жишээ хэлсэн байт юм л да. Тэгээ тэр эртээр үед одоо 5000 жилийн өмнө тэгэхэд маш том Кокушетрийн тулаан гэж болсон байдаг. Тэр нэгэн хаан Кришнагаас асуусан байт юм л да. Яг гэвэл тэр өөрөх тэр дайнд өөрийнхөө 100% гуулаад бүгд тэр дайнаас нэг ч амжуултаа хэлдэггүй. Тэгээд Кришнагаас асуусан юм байл. Яагаад би ингээ 100% нь алдчихваа гэсэн. Тэгсэн түүнд хэлсэн байгаа. Та урд төрөлдөө нэгэн одоо дэгдээхээ бүргэдийн дэгдээхийг ингээ олон тэр эцэг юу шуун ингээд дэгдээхийг хараа байж тэр шууны бүх үндгийг үүрэг сүйтгэсэн байгаа юм. Тэр бүргэдэг ингээд яасан юм бэлээ. Алах гэж оролцсон юм байл. Тэгэнгүүт нөгөө бүргэд чинь нэг баригдахгүй цухтаагаад байсан. Тэгэнгүүт тэр хүн яасан гэхээр тэрний бүх үндгийг устгасан байгаа юм. Тэгтэл нөгөө бүргэд хөөрхий тэр үндгээ аварч хамгаалж чадлагүй бүгднийг нядлалсан. Одоо устгуулсан байгаа ш тэр хүн. Тэгээд тэрийг хараад маш бүргэд дотор асар их мэдрэмж, шаналх мэдрэмжийг мэдэрсэн байдаг. Тэгээд тэр одоо урд насныхаа хийсэн тэр зовлонг чи одоо амсч байна гэж хэлсэн байдаг. Тэгтэл нөгөө хаан тэгээд тэрийг одоо хийхэд бол тэрийг хизээ хийсэн гэхээр тэр хүнд хэлсэн баг. Та 50 төрлийнхөө өмнө энэ үлийг хийжээ гэж. Тэгээд хаан асуусан байдаг. Би яагаад тэгвэл тэр үлийг эдлэхэд бол 50 төрлийн дараа энийг амсч байна гэж. Тэгэхэд Кришна хэлсэн мэт. Та тэр 100 хүүхэдтэй явуулахын тулд танд маш их үйл хэрэгтэй. Пуня буюу үйл хэрэгтэй. Тэгээ сая тэр 100 хүүвэнтэй болж та эргээд үлийн өрөө төлөх боломжтой болоод тэгээд тэр үлийн өр чи одоо энэ төрөл дээр чи ингээм амсагдж байна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр үлийн өр бол яг хүмүүс гэдэг л дээ яг хүмүүс муу юм хийгээд ерөөсөө одоо их сайхан амьдраад байна шүү дээ гэж хэлдэггүй. Энэ хүмүүс өнөөдөр муу юм хийж байгаа. Гэвч тэр дараагийн үйлдэлтэй эдгээр тэрийг хариу заавал амсна. Тэр бол зайшгүй. Цаг хугацааны хувьд яг зарим нь төргөн, зарим нь удаан боловсрж байгаа боловч үйл үрийн терм гэж байгаа шүү. Нэг гурил буталдаг шиг тийм том терм одоо ингээд гурилыг бутлаад, буудаг бутлаад гурил болгодог шиг бүх зүйлийг төгс хийх болно гэж. Учир нь юу вэ гэвэл одоо хол хашаанд 100 тугал байлаа гэхэд тэрэн дээр нэг одоо тэр нэг тугалынхын эхийг оруулъя гэж бодъё. Тэгэхээр тэр их тугал их үнэ туглаа ерөөсө ядах юмгүй хүүхдээ одоо туглаа хашаантраа олно шүү дээ. Маш амархан олд. Яг тэрэн шиг үйл өөр таныг маш амархан олно. Энэ далд ертөнц бүх юм бичигдэж байгаа. Тийм учраас яг үйл өөр ингэж ажилтдаг гэж. Тэг ялангуяа аваар бас янз бүрийн юм бол үйл өөртэй холбодог. Машин замны хөдөлгөөнд маш олон хүмүүс оролцсон, 100 мянган хүн оролцсон гэдэг шүү. Бас цөөхөн хүмүүс аваар асалт орж идэг. Тэгээ энэний цаана бол үйл өөр л байдаг. Тэгэхээр энэ үйл өөрөөс бид нар зайлж чадахгүй юм байлээ. Хамгийн гол нь биднийг төрөгдүүлж байгаа юм юу гэхээр одоо тэр үйл өөр нь хизээ яаж хэрхэн боловсрохыг аль төрөлдөө боловсрохыг бид ерөөсөн мэдэж чаддгүй. Тэр нь одоо тэр дээд ертөнцийн хийж байгаа ажил учраас бидний дээд ертөнц хизээ бидэрт ямар асуудал бэлтгэсэн байгааг бид нар мэдэх чадахгүй учраас тэрэн дээр бид нар жоохон бодлоод байдаг. Тэгэхээр ерөөсөө үлийн өр гэдэг бол заавал тийм нэг
хэдэн төрөл хүлээгээд авах шаардлагагүй. Ерөөсөө жишээлбэл уур бухимдал гэдэг бол маш муу үйл явдал байх нь. Ууралснаар бид нар ууралж өгөхөнд муу буруу шийдвэр гаргаад тэр буруу шийдвэрээс болоод өөрөө зовдог. Тэгээ тэр бол тэр муу үйл явдал гэдэхийн тулд бид нар хэдэн төрөл хүлээх шаардлагагүй шүү дээ. Тэгээ яг энэ тулхай бол ялангуяа 37 оны хэлмэгтэн үеийн үед нэг би түүх уншижсэн. Тэгээд манай гандангийн хэдэн ламнаар ингээд ихэнх хэлмэгцэн гэдэг шүү дээ. Тэгэхдээ бол одоо яг хэлмэгцэн гэж байгаа боловч энэний цаана бол үйл явдал байгаа. Тэгээд тухайн тэр ганданд одоо олон ламнар баригдаад ингээд бодуулж яхад нэг лам ерөөсөө тэр ногоон малгайтнууд баригдаагүй хэлмэгдээг үлдсэн байт юм байлээ. Тэгээд тэр хүн өөрөө хэлж явахдаа би бол тэр үйлийг бол хийгээгүй юм билээ. Урд урдын төрөлдөө. Тэгэхээр надад бол айгаад байх шаардлага байхгүй гэж. Тэгээд ягаад ч юм бол тэр хүн одоо тэр урт наснда тийм юмд оролцоогүй учраас амьд үлдэж чадсан. Тэгэхээр их сони шүү дээ. Буддын шашны тэр 37 оны хэлмэгдүүл яг манай том ламнаар хэлж исэн байлээ. Бүгд цуглараа. За одоо нөхцөл байдал маш хүндрэлээ. Бид нар амьдрах аргагүй боллоо. Ингээд хойноос коммунист нийгэм ингээ бидрэг устгалаа яах вэ гэж. Тэгэхээр тухайд л яг буддын шашин нэлээд өндөр гүнзгий хэмжсэн байсан, хөгжсөн байсан. Дараалан багш нар хэлсэн байна. За одоо энэ одоо маш хэцүү нөхцөл байдал ирлээ. Бид нар одоо амьдрах аргагүй боллоо. Энэ хугацаа хязгаар дуусахгүй гэж шавнар нь тэр хамгийн тэр толгой ламаас асуусан байдаг. Одоо хувилгаадаас. Тэгэхэд тэд нар бол яг 70 жил л гэж хэлсэн. Тэгэл яг 70 жилийн дараа арчил гараад сүм хэд сэргээд тэр хугацаа бол ерөөс зөрөв. Тэгэхээр юм гэдэг бол юм учиртай байт юм байна. Тэгэхээр үйлдэл үр гэдэг юмыг бол одоо тийм заавал сөрөг тал дээр бид нар харах хэрэггүй юм байна. Иргэд одоо аз жаргалтай та сайн сайхан амьдарч байгаа хүмүүс энэ дэлхий дээр зөндөө байгаа шүү дээ. Тэр бол одоо сайн сайхан үйл өөр хийсэн учраас тэрнийхээ өвлөг хүртэл амьдарч байгаа. Тэгэхээр муу үлийн үрээс гарах ганц арга нь бол тэр муу сөрөг муу сэтгэл. Сөрөг муу одоо бидний тарих оюун ухаанд хадгалагдсан сөрөг таагүй байдал. Тэрийг арилгахын тулд бид нар эрийг сайхан сэтгэлээр тэр муу сэтгэлийг арилгана. Тэгээ эрийг сайхан сэтгэлтэйгээ бас бүү зуралдаг гэдэг байгаа. Тийм учраас бол тухайн зүйлээ одоо цагтаа байж тухайн зүйлийг бол тэрдээ зурлалгүй болоод өнгөрлөө байл. Болох ёстой юм болж яана гэж хүлээж аваад өнгөрөө гэж байгаа. Тэгэхээр үйл өөр гэдэг л ийм байдаг байх нэ. Тэгэхээр бид нар бол үйлийг үрээс ганц ангижрахсан юм те. Ерөөс ингэж байгаа байхгүй. Үйлийнхээ одоо ямар нэгэн ажил хийж байхдаа үйлдэлийнхаа үр дүнд битээш. Одоо урдчлаад үр дүнгэд битээ бодоолаа гэж байгаа. Жишээл одоо маш хэцүү одоо ажил хийх боллоо гэхээр за би хурдан дуусгахсан гэж бодоод ажиллаад байвал тэр ажил ерөөсөө явж өгдөг. Тэрнээс салахын тулд бид нар яах вэ гэхээр энийг сайхан одоо яг дасгал жишээл ингэж бодож болно шүү дээ. Энэ сайхан хөдлөх одоо энэ чинь дандаа хөдөлгөөний дутагдлал орсон байж шүү дээ бид нар чинь байнга ингэ суугаа ажил хийсээр байна. Тэгэхээр энэ сайхан хөдлөх боломж гарч ирлээ гэж хараад за яг тэр одоо хурдан дуусгасан гэж бодохгүй зүгээр тэр ажиллаад аз жаргалтай тааламжтай хийх юм бол сая та үлийн өөрийнхөө төлөөсөг төлөөд тэгээ тэр төлбөр төлөгдөө дахиж одоо үйл нь ингээд хоримтлаг багасаж явд юм байна л та. Тэгэхээр тэр муулийн өөрийн савн ингээд доош нь ингээд сулж яахгүй л ингээд савнд үүрчдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол тэр хэцүү зовлонг бол цухтаахгүй хүлээж аваад давах хэрэгтэй байлаа шүү. Тэгээд энэ сэтгэлийн хаттай байж, аливаад ухаалаг байж ингэж давах хэрэгтэй байлаа. За тэгээд өнөөдрийнхөө сэдвэн түрээд өндөрлөе. Ерөнхийдөө бол яриатай бол одоо зөндөө юм байна. Гэхдээ энэ удаагийн ярилцлага одоо ярианы сэдвээ энэ үйл өөр карма гэдэг сэдвээр өндөрлөж байна. За та бүхэн миний YouTube сувгийг дагаарай, subscribe хийгээрэй. За хүсвэл бусдаа шеэрлээрэй. За баярлалаа.